Өдөрч та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Тодорхойлол ярилцлагын ээлж дугаар та бүхэнд хүрж байна. За энэ удаагийн бид гол хөндөө ярилцах зүйл бол хогны асуудлыг хөндөх гэж байна. Тэгэхээр хог бол хүн болгоны одоо чухал асуудал. За мөн хогийг хэрхэн яаж ангилах уу, за дахин яаж боловсруулах уу гэдэг олон асуудлын гаргалгаа шийдлийг бол байнга ярьсаар байгаа. За төдийлөн бас амжилттай үр дүнд хүрсэн нь бол цөөн байдаг. За энэ судлаар бидэнтэй харилцаагаар Экосум төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Нарант Бятай бид ярьсан. Энд өдөр юмдыг хүргэе. Баярлалаа танд ч гэсэн. За тэгэхээр яг энэ хогны асуудлыг өнөөдөр хоёулаа хөндөө ярилцах гэж байна. Тэгэхээр манай улсын хувьд бол хог маш чухал. Одоо хүндрэлтэй асуудал олон байна. Үнийг шийдэх гаргалаа гэдэг зүйл дээрс тодорхой шийдэл бас баг зэрэг баг шиг. Тэгэхээр энэ асуудлыг юу нэгэд яаж одоо суурайрна гэдэг эхнээс нь зөв голдрлоор эхэлжүүлээс үр дүн гарах юм боломж байгаа юм шиг таны хувьд харагдаж байна. Тэгээ ер нь бол одоо өнөө хүртэл хог хаягдлын асуудлыг бид нэр ярихдаа гарцсан хойно нь яах вэ? Тэ одоо дахин боловсруулах юм уу, болох юм уу, шатаах юм уу гэх зэрэгээр яг өөрсдөө хойноос нь эхэлж яриад байгаа. Гэтэл бид нар гарахаас нь яаж үргэлжлэн сэргийлэх үү, их усүр дээр нь яаж бууруулах уу гэдэг дээр төдийлөн төвлөрөх байгаа л та. Тэгэхээр энийг одоо бид нар нөгөө хараагаа өөрчлөх, арга барилаа бүр өөрчлөх, бүр цаашлаад ярих юм бол эдийн засгийн тогтолцоо, тэгээ одоогийн өнөөгийн байгаа бас хог хаягдлын менежментийн тогтолцоогоо өөрчлөх. Бүр хог хаягдлын менежмент гэж нэрлэхгүйгээр те одоо тэг хаягдлын зарчим гэсэн одоо ойлголт бас дэлхийд дахны яг хандж байгаа чиг хандлага маань энэ байгаа л да. Тэгэхээр энэ талаар илүү дэлгэрүүлж ярих хэрэгтэй болох байна. Тэг хаягдлын зарчим гэдгийг та ер нь илүү одоо үзэгч маань тайлбарлаж өгөхгүй юу? Тэг хаягдлын зарчим гэдэг маань ерөнхийдөө яг л миний түрүүний хэлснээр хог хаягдал гарахаас нь урьдчилан сэргийлэх, их усүр дээр нь бууруулах буюу ер нь явсаар нөгөө эдийн засгийн тогтолцоо маань өнөөдөр шугамын эдийн засгийн тогтолцоо байгаа тий. Байгалийн нөөцийг олборлоод бүтээгдэхүүн үйлдвэрлээд хэрэглээд хог хаягдал болгоод хайж байгаа. Энд ямар ч эргэлт байхгүй байгаа. Тэгэхээр энийг л одоо бид нөгөө тойрог эдийн засгийн тогтолцоонд оруулах, байгалийнхаа шахагддаг нөөцийг хог хаягдал болохгүй байх тал дээр анханаас нь анхаарах. Тэгэхээр энэ маань одоо хувь хүн дээр ч яригдана, үйлдвэрлэл дээр ч яригдана, бүр цаашлах юм бол эдийн засгийн тогтолцоон дээр яригдана гэсэн үг. Манай улсын хувьд югдийн хогийг дахин боловсруулах гээл яг дахин боловсруулж байгаа бас үйлдвэр цөөнгүй байна. Гэтэ ер нь хэр яг зөв одоо системтэйгээр явж чадчих байгаа бол ер нь таны хувьд. Тийм дахин боловсруулалт гэдээ ярихаар бас нэлээд аривтай асуудал яригддаг. Дахин боловсруулах гэхээр бид нөгөө ямар ч төрлийн материалыг зогсолтгүйгээр дахин боловсруулад байдгийн байна. Бүгдийг нь дахин боловсруулах боломжтой юм гэж ойлгодог. Гэтэл дахин боловсруулагдах материал байна, дахин боловсруулагдахгүй материал гэж бас байгаа. Мөн дахин боловсруулалт маань өөрөө яг бидний төсөөлдөг шиг тийм үлгэрийн те бүгдийг дахин боловсруулах бас хамгийн зөв шийдэл биш байгаа. Яагаад гэхээр дахин боловсруулалт гэдэг маань өөрөө материалаас хамаараа. Жишээлх юм бол хуванцар материалыг дахин боловсруулахад маш их задрал явагддаг, материалын чанар буурдаг. Мөн тухайн одоо жишээлх юм бол ус ундааны сав болгож байгаа бол энэ жинхэнэ үр дүнтэй дахин боловсруулалт болно. Гэтэл ус ундааны савыг дахин боловсруулад таншааны таг эсвэл сандал хийчихэж байгаа бол энэ өөрөө зэрэг бууруулсан боловсруулалт болно. Тэгэхээр энийг яагаад зэрэг бууруулсан боловсруулалт гэж хэлж байгаа нөхөр нэгдүгээр материалын чанарыг бууруулж байна. Хоёрдугаарт энэ өмнө нь ус ундааны сав хийхэд ашигласан түүхийн эдийн нөөцийг хэрэгцээг таслах байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нэр хэрэгцээ жинхэнэ тойрог эдийн засаг, жинхэнэ дахин боловсруулалт ярих юм бол энэ маань өөрийгөө одоо битүүлээд явж явах энэ тогтолцоо байх хэрэгтэй. Гэтэл дахин боловсруулах явцаас бас маш их материалын алдагдал явдаг, маш хортой химийн нэгдлүүд ялгардаг, маш их хэмжээний бохирдол ялгардаг. Өөрөө бас эдийн засгийн үр дүнгийн хувьд бас тиймч одоо нөгөө анхдагч түүхийдтэй дахин боловсруулсан түүхийдийг харьцуулахад жишээ нь өрсөлдөх чадваргүй ах ч байдаг юм уу те. Иймэрхүү маш олон асуудлууд байдаг. Тэгэхээр энийгээ бид нар бас давхар харж явахгүй бол дахин боловсруулалтыг хит шүтгэн гэх юм уу те, хит эргээр харах нь эргээд одоо нөгөө тогтолцоогоо бүрэн зургаар нь харахад бас саад болох талтай байдаг. Зүгээр бид нар өөрсдөө тухайн иргэн хүн өөрөө ухамсартай байгаа тоогоо англиад хайчих юм бол тухайн үйлдвэрүүд нөгөө дахин боловсруулах тэр үйлдвэрлэлийн системд бас нэлээд өөрчлөлт орох ийм бас боломжууд байгаа юм шиг бас харагдаад байдаг. Энэ дээр за тийм ер нь яг нөгөө бид нар худалдан авалтаараа санал өгч болно, бид нар худалдан авалтаараа үйлдвэрлэгчдэд мессеж өгч болно гэдэг. Гэхдээ яг энэ одоо зөвхөн биднийг бүр иргэнч биш хэрэглэгч гэж нэрлээд те хэрэглэгчд хамаг ачааг өөрүүлж байгаа нь өнөөдрийн тогтолцооны бас хамгийн том асуудал байгаа. Яагаад тэгэхээр одоо би ус ундааны саваа англиагүй бол эсвэл энэ тэнд хайсан бол та ямар хариуцлагагүй иргэн бэ? Одоо эх орноо боддгоо, байглаа боддгоо те ингээд хогийн савнд чийчдгүү гэдэг. Гэтэл яг үнэндээ энэ одоо гарч байгаа ус ундаа
жишээлх юм бол ус ундааг би доторх ундааг нуух гэж байгаа болохоос сав баглаа бодлыг би захиалаагүй тий. Тэгэхээр энэ бол нөгөө нэг үйлдвэрлэлийг дагаж одоо сав баглаа бодлыг иргэнд хүргэх гэж байгаа хүргэхдээ ашигласан хэрэглэгдэхүүн тий. Тэгтэл үүнийг хэн зохицуулах вэ гэдэг нь анханасаа тодорхойгүй байснаас болоод энийг одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчид маань ард нь цэвэрхүүлцдэг. Тэгэхээр би ус ундаа худалдаж авлаа гэж бодоход ус ундаа худалдаж авахдаа сав баглаа бодол дээр нэг төлбөр төлнө. Ахаад араас нь бохирдуулагчийн төлбөр гэж байгаа тий. Та бид хоёр хог хаягдал үүсгэж байгаагийнхын хувьд бохирдуулагчийн төлбөр төлнө. Дээрээс нь тухайн ус ундааны сав хог хаягдал болоод хаягдахад түүнийг цуглуулах, зайлуулах, устгахад зориулж ахаад төлбөр төлнө. Тэгэхээр энийг хэрвээ ингээд хураамжаач аваад төлбөр нь хүрэхгүй бол төсвийн мөнгөөс зардал гаргана. Төсвийн мөнгө гэдэг маань хэний мөнгө лээ тий. Тэгэхээр ерөөсө бүх ачаа бидэн дээр ирээд байгаа гэсэн. Иргэд л ерөөсө хамаг ачаа гүүрээд байгаа. Гэтэл үйлдвэрлэгчид маань одоо энэ дээр яг хариуцлага хүлээхгүй л үлдчихэд байна л да. Тэгэхээр энэ бас үйлдвэрлэгчийн өргөдсөн хариуцлагыг чангатах гэдэг асуудлаас яригдчих л. Бас юу гэдэг нөгөө шилийг худалдаа авах ч гэдэг юм уу, лаз эднэрийг худалдаа авч ирсэн нэг бас юм жишгүүд байдаг ч тэгэхээр эдгэмраа нөгөө нэг тухайд аль аль талдаа нэг юм хариуцлагын гүрч юм альцсан буцаагаад нөгөө дахин боловсруулах тэр систем бас явагдчихсэн. Тэнгүү тэр нь одоо зарим зүйлд алдагдаад ирэнгүүт буцаагаад нөгөө хогийн менежмент гэдэг маань алдагдах нэг юм эрсдэл ус байгаа юм шиг анзаарагдаад идэв. Энэ дээр Тийм ер нь бол одоо нөгөө үйлдвэрлэгчийн хариуцлагыг бүрэн хүлээлгэсэн нөхцөлд өргөдсөн хариуцлагыг бүрэн хүлээлгэсэн нөхцөлд үйлдвэрлэгч маань тухайн бүтээгдэхүүнийг савлаад гаргаж байгаа сав баглаа бодлыг хог хаягдал болоод хаягдаад устгах тий зохицуулагдаад устгагдж байгаа тэр хүртэл бүх шатанд буюу амьдралын мөчлөг гэж яриад байгаа. Амьдралын мөчлөг энэ бүх шатанд бүгдэнд нь хариуцлага хүлээх хэлж байгаа. Тэгэхээр өмнө нь бол ядгийн жишээлх юм бол бид хоёр магадгүй хоёулаа ундааны шил тушааж үзчихсэн баг тий. Би ундаага бодолдож авахтаа сав баглаа бодолд нь нэг ёсны барьцаа үлдээсэн гэсэн. Сав баглаа бодолд нь барьцаа үлдээгээд түүнийгээ би шилээ тушаахтаа буцаагаад авчихсан. Энийг барьцаа буцаах горим гэж нэрлээд одоо үйлдвэрүүд эргүүлэн татаад үнийгээ дахин ашигладаг байсан гэсэн. Гэтэл өнөөдөр жишээлх юм бол Апо компани арх савлаач гаргадаг тийм үү. Үүнийг гаргахдаа дахин ашиглах боломжгүй нэг удаагийн шил ашигладаг. Тэгэхээр энэ нэг удаагийн шил ер нь яг нөгөө хүмүүс бас сайн мэдгүйж магадгүй нэг удаагийн шил гэж байдаг. Энэ илүү амархан зурагддаг тий нягчлын хувьд баагч үт юм уу. Дахин ашигладаг шил жишээлх юм бол 50-аас дор хаяж 50-аас 200 эргэлтийг даах чадвартай, нэгчл өндөртэй, амархан зурагдахгүй, эмтрэхгүй юм эргэлт даах чадвартай шил байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө дахин ашиглах тогтолцоог анханаас нь бид нэр хүлээлгээгүй, анханаас нь бид нэр суулгаж өгөөгүй учраас одоо нэг удаагийн шилэнд савлаад архиа савлж гаргаад ард нь хариуцлага хүлээхгүй үлдэх нь хямд төсөр тусаад байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг л бид нөгөө хуулиар хүлээлгэх бас зайлшгүй шаардлагатай байгаа юм л да. Тэгэхээр өмнө байсан тогтолцоо өнөөдөр ч гэсэн байх боломжтой. Бас сонирхолтой байж магадгүй анх яаж энэ нөгөө нэг удаагийн савлгаанд савлаад гаргахад юу үүссэн бэ гэхээр Coca-Cola компани анх шилэнд Coca-Cola савлдаг гэсэн тий. За тэгээд энийгээ бид хэрэгэлсэн хүн маань шилээ тушаагаад буцаагаад савлгаа мөнгө авдаг. Тэр нөгөө барьцаа буцаах барим. Ингэж явдаг байсан чинь мууж алгасаад улс орон зөндөө олон одоо дэлхийн дахинаар тархаад эхлэнгүүт сав баглаа бодлоо татаж эргүүлэн ашиглах тогтолцоо төвхтэй болж эхэлнэ тий. Тэгэхээр энд одоо хамгийн тохиромжтой материал юу авах вэ гэд эхлэнгүүт хуванцар цавлаад зарах нь хамгийн ашигтай байсан. Тэгэхээр энэ нөгөө хуванцар цавлж зарчаад тэрийг дахин татах шаардлага байхгүй. Тэр хуванцрыг одоо дахин ашиглах боломж байхгүй учраас татах шаардлага байхгүй гэж үзээд тэгээд ард нь ерөөсөө та хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ хуванцар саваа хогийн савнд хий. Зүгээр хайчих. Наад хуванцрыг чинь шилшиг авчирч мавчих шаардлага байхгүй гэл ингээл хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол энийг нөгөө хамгийн хямд төсөр арга учраас бүхэл үйлдвэрүүд ашиглаж байна те. Бүгдээрээ л нэг удаагийн савлгаанд савлаад гаргаж байгаа. Энэ бол маш харамсалтай. Одоо нийт гарч байгаа хог хаягдлын 30 гаруй бараг 40% нь сав баглаа бодлын хог хаягдал байдаг. Тэгэхээр энэ сав баглаа бодол дээр бид нэр маш чанд хатуу стандарттай байгаад маш чанд хатуу хууль журамтай байж чадах юм бол хог хаягдлыг зохицуулахад бас нэлээд томоохон алхам болж чадна. Та бас ингээд ярин сууж байгаад хуулинд илүү одоо тодорхой зохицуулт хэрэгтэй гэдэг. Тэгэхээр таны хувьд зүгээр яг одоо энэ чиглэлээр ингээд ажиллаад төсөл хэрэгжүүлээ явж байгаа хүний хувьд хуулинд яг ямар заалт байвал илүү одоо хэрэгжилт нь бодит үр дүнгээ өгнө гэж юу харж байна. Тийм ерөнхийдөө яг хог хаягдлыг зохицуулах тогтолцоогоо бүтнээр нь хараад үзэхээр
хог хаягдлыг үүсгэж байгаа их усүр болгон дээр их усүр дээрх ангилалт хамгийн чухал байдаг. Энд их усүр дээр л ангилахдаггүй бол хог хаягдлын тогтолцоо маань эрүүл цаашаа явах боломж байхгүй. Тэгэхээр би ч хог үүсгэгч, үйлдвэрлэгч хог үүсгэгч ингээд аж ахуйн нэгж бүгдээр хог үүсгэгч. Тэгэхээр их усүр дээрх ангилалтыг одоо манай хуулинд байдаг л та. Иргэн аж ахуйн нэгж их усүр дээр одоо хог хаягдлаа үүсгэсэн хог хаягдлаа заавал ангилна гэсэн залт байдаг. А гэхдээ хуулиа мэдгүй нэгдүгээр та одоо жишээлх юм бол ангилах ёстой гэдгээ мэдэж гэнэ үү? Ангилах ёстой байдаг, ангилааг бол торгуулах байдаг. Тэгэхээр энэ нөгөө хуулиа таниулаагүй, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадахгүй байгаа учраас энэ дээр асуудал гардаг. Тэгэхээр манай одоо хамгийн сүүлд мөрдөгдөж байгаа хог хаягдлын тухай хуулийн хамгийн сүүлийн хувилбар нь бол одоо 2017 оны хууль байдаг. Энийг 4 жил тутамдаа шинжлэх ёстой, 4 жил тутамдаа одоо үнэлээд шинжлэх шаардлагатай гэж шинжлэх ёстой. Одоогоор энэ шинжлэх процесс маань бас явагдаж байгаа юм. Тэгэхээр нэгдүгээрт тэр хууль маань бол юу тимч муугүй бичигдсэн хууль чухал залтууд орсон байдаг. Жишээ нь бохирдуулагч одоо хариуцлага хүлээнэ гэсэн заалт байдаг. Гэхдээ яг яаж те ямар механизмаар хэдийн хэмжээний мөнгийг яаж төлрүүлэхийн, хаана байхын, тэр сан хийн зохицуулахын гэх мэтээр энэ нарийн дагалдах одоо бичиг баримтууд болон нарийн одоо заалтуудыг оруулж өгөх хэрэгтэй л гэсэн үг л дээ. Тэгэхээр бид нар одоо бид нар суманд сумын түвшинд анх ажиллаж эхэлсэн. Тэгэнгүүт одоо энэ за улс орны хувьд ажиллах хэрэгтэй юм байна. Бодлогын түвшинд нөлөөлөх шаардлагатай ажил юм байна гэдг нь маш тодорхой харагдаад. Тэгээ одоо бид нар бас л нөгөө бодлого зөвлөмж хөрвүүлээд зөвлөмж өдр гаргаад явж байгаа л да. Та бүхний хэрэгжүүлж байгаа төслийн хувьд бол 10 аймаг 13 сумд бол хэрэгжсэн. Тэгэхээр яг энэ хэрэгжилтийн явцад юу гэдгийг мэдээд сайн үр дүн гарсан сайн жишгүүд байгаа. Завс анхаарах сайжруулах зүйлс ажиглагдсан баг. Үүнээсээ тавс хуваалцаж. Аха. Тийм, ер нь бол одоо хог хаягдлын асуудал хөдөө орон нутаг гэхгүй те ер нь л хаас айгуул асуудал болсон байгаа. Тэгээ хамгийн нүдэн дийл хамгийн их олон хүмүүсийн сэтгэл зовоодаг асуудал учраас ийшээ анхаарахгүй биш анхаарч байгаа. Гэхдээ яг хаанаасаа эхлэх үү гэдгээ мэдэхгүй яг нөгөө одоо бид нарт чинь нэг юмыг багцаагаар хийдэг бас нэг жоохон сул тал байгаад тах шиг байна тий. Тэгэхээр хог хаягдлаа зохицуулъя гэж хөрөө наа чи хувцар байгаа шил байгаа тийм байгаа гэл ингээд багцаагаар байдаг. Гэтэл жишээ нь хог хаягдлыг зөв зөвтэй зохицуулъя гэх юм бол орон нутагт энэ асуудал дээр ажиллаж эхлэе гэх орон нутгийн удирдлагын идэх зүтгэл санаачлага эндээс эхэлнэ тий. За тэгэл нөгөө англиад эхлэе гэхэд чинь хуулиа хэрэгжүүлэх тэр орон нутагтай англи гэсэн шийдвэрийг биелүүлэх иргэдийн оролцоо. За тэгэл одоо нөгөө хог хаягдлыг чи яг хийн гардаж ажиллах юм тий. Орон нутгийн өмч компанитай юм уу үгүй юм уу? Тэрийг одоо гэрээт ажилтнаар ажиллаж байгаа юм үгүй юу гэж маш олон асуудлууд тулгарч эхэлдэг. Тэгэхээр энийг бид нөгөө шат дараатаагаар тогтолцоогоор нь харж л ажиллахгүй бол нөгөө эндээс нь нэг эхлээл эндээс нь нэг эхлээл яваад байна л та. Тэгэхээр хамгийн ихэнд бидний одоо санал болгодог зүйл гэхээр эхлээд бид нэр суурь судалгаагаа маш сайн хийх хэрэгтэй. Тэ оролцогч талууд нь хин ямар үүрэг хариуцлагатай байх юм, хог хаягдал чи яг ямар бүтцтэй байгаад байгаа юм. Тэ бид хэдийн хэмжээний хог хаягдал ярьж байгаа, хэдэн машин хэрэг болох юм, хэдийн хэмжээний төсөө хөрөнгө хэрэг болох юм гэх мэтэр. Тэгэхээр бид нэр суурь судалгаагаа сайн хийж чадах юм бол яг ямар асуудалтай яаж тулж ажиллах гэдэг гэдгийг маш сайн ойлгох боломжтой болно. Тэгэхээр манай одоо хамтарч ажиллаж байгаа сумуудаас эхнээсээ энэ ажлаа бас маш сайн хийгээд явж байгаа газрууд байна л да. Эхнээсээ суурь судалгаагаа маш сайн хийгээд бодлогын бичиг баримтуудаа бас маш сайн журмуудаа сайн боловсруулаад төлөвлөгөө гаргаад иргэдтэйгээ тулж ажиллаад анхнаасаа одоо иргэдээ маш сайн ангилуулад хог хаягдлаа ангилсан хог хаягдлыг нь хүлээж авах газартай болоод тий энэ мэтийг ингээд шат дараалтаагаар хэрэгжүүлээд явж байгаа сумууд байна. Жишээ нь аль сум байна? За жишээлх юм бол хамгийн түрүүнд жишээ татах сум миний хувьд бол Увс аймгийн Баруун Туран сум байна, Хүсгэл аймгийн Алаг Эрдэнэ сум байна, Дорнод аймгийн Цагаан Овоо сум байна, Архан аймгийн Цэцэрлэг сум байна. Гэх мэтээр цаашаа тийм. Тэгэхээр таны үзүүр одоо яг энэ хэрэгжүүлж байгаа төслийн үүрэг хөгжүүлэхнээс ингээд сумдууд дээр сайн хэрэгжиж явж байна. Ер нь ингээд цаашдаа ерөнхий том зургаар харуул энэ хогийг энэ ангилах за энэ хогны үүсээд байгаа асуудлыг ер нь яаж зохиц байдлаар ч юм уу ингээд шийдэх энэ гаргалгаа гарцсан нэг юу гэж ер нь харж байна. Ер нь бол бид нар манай байгууллагын хувьд бол бүх юмыг анханаас нь судалгаатай судалгаа тоо баримт дээр үнэлсэн байх хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр одоо жишээ нь хог хаягдлын бүтцийн судалгааг орон нутагт өвөл зүйн улирлаар хийх ч юм уу те. Хог хаягдлын бүтцийн судалгааны дараа брендинг аудит гэдэг маань одоо хамгийн том бохирдуулагчдыг олж таниулах зорилготой бас юм судалгаа байдаг. Гэх мэтээр ингээд судалгаатай явж байгаа. Тэрнээс гадна бид нар одоо олон улсын чиг хандлага хаашаа явж байгаа вэ? Бид нар бусад улсуудад хэрэгжүүлээд болохгүй юм байна гэд буцаж байгаа шийдлүүд рүү ер нь бол одоо яваад байгаа. Манай улсын хувьд.
жишээлх юм бол одоо стандартын ландфил гэж ярьдаг тийм. Гэтэл одоо Европын орнууд жишээлх юм бол ландфилээ хаалж эхэлж байна. Бага ландфилуудаа хаагаад шинээр ландфил барихыг хориглож байна. Дээрээс нь хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх гэж ярьж байгаа тийм. Гоё нэртэй боловч энэ маань яг хог шатаах тухай яригдж байгаа. Тэгэхээр хог шатаахад жишээлх юм бол ямар их хэмжээний бохирдол үүсдэг, ямар их хэмжээний өвчин үүсгэх хортой нэгдлүүд үүсдэг вэ гэдгийг олон улсад маш олон судалгаагаар батлаад хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх энэ арга нь өөрөө эдийн засгийн хувьд хамгийн оновчгүй, дээрээс нь байгаль орчин хүний эрүүл мэндэд хамгийн хөнөөлтэй арга юм байна гэдгийг олж нээчээд байтал бид нар яг араас нь ингэж яриад явж байгаа. Тэгэхээр бид нар заавал бусдын алдааг давтах биш, олон улсад байгаа сайн жишгээс гүйцэж очиж суралцах энэ шийдлүүдийг бас их орондоо хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа учраас бидний хувьд бол хамгийн одоо сүүлийн үед одоо барьж ажиллаж байгаа зарчим маань тиг хаягдлын зарчим. Тэгэхээр бид нар улсаараа энэ хог хаягдал гарсан хойно яах вэ биш, гарахаас нь өмнө яаж урьдчилан сэргийлэх вэ, бууруулах вэ гэдэг дээр л илүү анхаарах шаардлагатай. Тэгэхээр дэлхийн нийтээр бид нар шахагддаг нөөцтэй ганцхан дэлхий дээр амьдарч байгаа. Ингээд 8 тэрбум гаруй хүний хязгааргүй шунал хүслийг энэ шахагддаг нөөцөөр хангаж цаашдаа яг энэ тогтолцоогоор явах ямар ч боломж байхгүй. Тэ эхнээсээ одоо нөөцөж шахагдаад үнэхээр бүр боломжгүй. Зүгээр л боломжгүй. Тэгэхээр энийг одоо яг бодит байдлыг нь хараад олж таниад тэ за энэ тэнэглэлээ зогсоо ёсны үл тэ нөөцийг хог хаягдал болгоод хайж байгаа энэ байдлаа болио. Тэгэхээр нөөцөө бид нар яаж эргээгээд одоо эргэлтэнд оруулах юм те яаж тэр хаягдсан зүйлийг эргээгээд нөөц болгож ашиглах вэ, яаж бид нар байгалийн нөөцийг ухаж гаргаад хог хаягдал болгоод болох вэ гэдэг талаар ярьж байна. Тэгэхээр бид нар тойрог эдийн засаг тиг хаягдлын зарчмыг ярих хэрэгтэй. За үзэгчдээ бид бас ярьсан маань бас өндөрлөлт гэж хандж байна. Танд бас илүү нэг үзэгчд маань нэмж хэлэлгүй үлдсэн бас мэдээлэл өгч тавс хэлж болно. Тий ерөнхийдөө бол яг хөө ингээд хог хаягдлын асуудал гэж ярихаар бидний хувьд хамгийн түрүүнд зөвхөн байгаль орчны асуудал юм шиг ойлгодог. За тэгэл нөгөө салбарын яам гэл тэгэхээр байгаль орчин юу уур амьсгалын өөрчлөлтийн яам гэдэгтэй. Гэтэл энэ бол одоо энэ байгаль орчны асуудлаас хальцсан. Одоо бүр цаашлж ярих юм бол үндэсний аюулгүй байдал тий одоо эрүүл мэнд ялангуяа хамгийн түрүүнд ярих ёстой салбар бол эрүүл мэнд тий орчны бохирдол. За тэгээд дээрээс нь сав баглаа бодолтой холбоотойгоор энэ химийн нэгдлүүд бидний хоол хүнс рүү шингэж орж байгаа, бидний биед одоо хоримтлагдж байгаа бичил хуванцар, нано унцрын хуванцартай холбоотойгоор одоо маш их өвчлүүд гарч байгаа ч гэдэг юм уу. Энэ талын асуудлууд маш их байгаа. Тэгэхээр биднэрт одоо судалгаа маш бага байна. Энэ талын одоо судалгаанууд одоо манай улсад хийгдсэн судалгаа үнэхээр хангалтгүй байна. Тийм учраас бид нар одоо зөвхөн гадны улсад хийгдсэн судалгаа, шинжилгээний ажил яриад авахгүйгээр яг одоо Монгол улсад хийгдсэн тий усан дагуулдаг бичил хуванцрын судалгаа, хоол хүнсэнд дагуулгадж байгаа бичил хуванцрын судалгаа, хүний биед байгаа бичил хуванцрын агуулмжч гэдэг энэ талаар ингээд наривчлсан судалгаануудыг эрүүл мэндийн салбараас хийх шаардлагатай байна. За тэгэл цаашлах юм бол нийгмийн эрүүл мэнд тий. Тэгэхээр одоо энэ бол ерөөсөө нөгөө бүх салбартай холбогддог, бүх хүнд хамаатай, бидэнд бүгдд маань хамаатай хамгийн чухал асуудал байгаа. Тэгэхээр бид нар одоо эргэн үеийнхээ хувьд одоо хэрэглээгээ ухаалаг болгох, ухаалаг худалдаа авалт хийх, хог хаягдлаа бууруулах тий эндээс эхлэх бол цаашлаад бид нар улс орны хэмжээнд ярих юм бол одоо бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг үүнийг хангахын тулд одоо хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудлын нэг зайлшгүй юм гэж бодож байна тий. За бид хоёрын та бүхэндээ бас хогны асуудлыг хөндлөө. Мэдээж бол өглөө гэрээсээ гараад алхам тутамд хог байдаг. Тэгэхээр энэ хогны асуудлыг зөв одоо гаргалгаа шийдэл за зөв хууль эрх зүйн орчноор бас бүрдүүлж өгснөөрөө бас яг энэ зүйл дээр хамтдаа бас нэг одоо зөв рүү харснараа энэ асуудлыг шийдвэрлэх том боломж бас байгааг бас оролцох зочин маань хэлж байгаа. Тиймээс цаашдаа бид яг энэ хогны асуудлыг илүү сайн одоо наривч хууль эрх зүйн хувьд нь оруулах хэрэгтэй юм байна. Судалгаа бас хэрэгтэй юм байна. Мэдээж энэ дээр үйлдвэрлэгч гэдэг юм уу тухайн төр зэг бас зохицоороо хандж энэ асуудлыг бас шийдэх юм боломж байгаа гэдэг зүйлийг бас гэлэнгүй ярилцсан танд маш их баярлалаа. Баярлалаа. За бидэнтэй ярилцсан Экосум төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Наранчбайтай бид ярилцлаа анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн тодруулга ярилцлага өгөр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.